Ярилцлагын үзэгчтэй телевизийн тодчин ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн тод зочноор хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Тамир, за хэвлэлийн хүрээлэнгийн менежментийн албаны дарга Чимэд Дондор нар өргөдөө яриад байна. Өдрөмөнд. За тэгэхээр хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн яваас тохиож байна тийм ээ. Өнөөдрүүдээр тэгэхээр өнгөрсөн 20 жилийн ололт амжилтаас яриа гаргах уу? За 20 жил гэхээр 96 гэсэн үг. За тэгэхээр үндсэндээ 96 он гэдэг нь нийгмийн нөхцөл байдал ямар байсан бэ? Ялангуяа хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбар өөрөө ямар өнгө төрхтэй байсан бэ гэх ингээ бодоод үзье л да. Нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгэмд ороод тун удаагүй байсан үе. Нам төвтэй төрийн тогтолцоо одоо нам засгийн бодлогыг олон нийтэд хүргэх энэ чиглэл тухайн одоо сэтгүүл зүйн үүрэг өрөөл чигдэгдэж байсан үзэл судлал гэсэн үг. За гэтэл нөгөө нийгэм маань өөр болоо шинжлэхтэй дэрэнгууд олон ургаалж үзэл гэж бид нар нэлээ одоо ярьж эхэлсэн. Одоо тухайн үйл явдлыг баримтыг олон талаас нь тэнцвэртэй байдлаар олон нийтэд хүргэх ийм одоо шаардлага юуны өмнө гарч ирсэн. Нөгөө талаар арчилсан нийгмийн тулгуур зарчмуудын нэг нь бол арчилсан чөлөөт хараат бос одоо сэтгүүл зүй гэж үздэг. За энэ шаардлага гарч ирэхэд бол манай сэтгүүлчид бүгд бас тэр бүр бэлэн бус байсан. За ингээд Даан Монголын одоо засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бидний мэдхээр Данида төслийн хүрээнд чөлөө твлэл гэдэг төслийн үйл ажиллагаа 1996 оноос албан ёсоор эхэлсэн. За ингээд 20 жил болж байна. Энэ 20 жилийн хугацаанд одоо бидний ололт амжилт гэвэл нилээдгүй байна. За тоомлоо захаасан дуртах юм бол юуны өмнө бид нар арчилсан шин цагийн орчин цагийн одоо суур сэтгүүл зүг бол Монголын сэтгүүл зүйн салбарын хөрсөнд одоо тарих төлөвшүүлэх энэ ажлыг бол нэлээд хийлээ. За өнөөдрийн байдлаар бол яг одоо хэвлэлийн хүрээлэнгээр овгуулж байгаа ойролцоогоор 500 орчим мэргэжлийн сэтгүүлч байна. За хэвлэл мэдээллийн тоон судалгаа, харьцуулсан судалгаа, суур судалгаануудыг бол нэлээд хийж өнгө төрхийг нь одоо гаргалаа. За сүүлийн үед бол одоо бас бид нар зөвхөн сэтгүүл зүй гэлтгүүгээр одоо иргэдийг боловсруулах бас ингэж олон нийтийг гэгэрүүлэх чиглэлийн үйл ажиллагаанууд руу нэлээд явж байна да. Тэгэхээр манай Тамир өгч нэмээд бас энэ ололт амжилттай холбоотой зүйлүүд хэлэх байна. Тийм. Энэ 20 жилийн хугацаанд зүгээр тоогоор жишээлэхэд нийтдээ 650 гаруй урт болон богино хугацааны сургалтуудыг хийсэн байна. За үүндээ давхарцсан тоогоор 17 мянган орчим хүнийг хамруулсан байна. Тэгэхээр нэлээд бас өргөн цар хүрээтэй ажиллаж ирсэн гэсэн үг болж байна. За мөн түүнчлэн яг сэтгүүлч мэрэгчлэр мэрэгшүүлээд гаргасан 450 гаруй сая 500 орчим хүн дээр нь сүүлийн үед бас хэвлүүрэлэн энэ нийгэмд одоо бас байгууллагуудад ялангуяа олон нийтэд харилцах ажил гэдэг энэ ажлын ач холбогдол тэгээд одоо мэдрээд энэ дээр бас курс нээгээд мэрэгчлэн бэлтгэж байна. Одоогоор бас нэг 20 орчим хүн бэлтгэж явж байна. За мөн 260 гаруй үйл явдал зохион байгуулсан байна. Хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага гэх мэт хэвлэл мэдээллийн асуудлуудыг хүндсэн ч байдаг юм уу. За судалгаа 200 орчим хэвлэл мэдээллийн бас судалгаа хийсэн байна. Иймэрхүү үйл ажиллагаанд бас явуулсан байна. Тэгэхээр 20 жилийн ан хүрээндээ бас ил тод хариуцлагатай нийгмийн төлөө гэсэн уриалгыг төвшүүлсэн байна л да. Энэний тухайд өмнө нь одоо манай нийгэм ил тод хариуцлагатай байгаагүй юм эсвэл одоо яагаад яг энэ санаачлагыг төвшүүлэх болов? За ил тод хариуцлагатай нийгмийн төлөө угаасаа хандлага маань ийм болчихлоо. За өмнө нь өнгөрсөн 20 жилд суур зарчмаа бид нар голлоо ярьж ирсэн. Тухайлбал сэтгүүл зүй гэдэг нь хараат бус байх ёстой, тэнцвэртэй байх ёстой, төвөгсгсөн байх ёстой гэдэг үднээс зөвхөн баримттай байх ёстой гэдэг үднээс энэ хандлага бол өнөөдөр ерөнхийдөө төлөвчлөө гэж үзэж байгаа. Аль ч хэвлэл мэдээллийн байгууллага дээр яваад утсан манай сэтгүүлчид үйл явдлыг мэдээлэхдээ баримтыг голлсон, аль болохоор үзэл бодлоос татгалзсан, аль болохоор олон нийтийн эрх ашигт нийцсэн өнцгөөс нь авдаг, ярьдаг, хэлдэг болчихжээ. За тэгэхээр бидний өмнө одоо энэ нийгмийн өөрчлөлтийг дагаад сэтгүүл зүйн салбарын өмнө шинэ сорилт зорилт тулгарч байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоо бид нар илүү тунгалаг ил тод
хариуцлагатай нийгмийн талаар олон нийтэд мэдээлэх тийм одоо шаардлага зүй ёсоор бол тавигдж байна. За ил тод байдлаа яриа л да 2011 оны 11 дугаар сард байгаа мэдээллийн эрх чөлөө ил тод байдлын тухай хууль бол батлагдчихсан байна. За энийг бол манай иргэд одоо сүүлийн үед бол маш их идэвхтэй ашиглаж байна, хэрэгжилж байна. Аль ч төрийн байгууллагаас очиод бид нар мэдээллийг авъя гэдэг тул мэдээллийг бол гаргаад өгдөг болчихсон. Ер нь механизм. Гэвч одоо тухайлбал онцгой зарим мэдээллийг бол одоо нуун дарагдуулах тийм ирмэлжлэл эрх баригч тийм одоо тодорхой хэмжээний хүрээнд бол байсаар л байна. Энэ маань өөрөө нөгөө нийгмийн хариуцлагаас зүхтааж байгаа нэг арга. Бид нар хэрвээ хариуцлагагүй нийгэмд амьдраад байх юм бол нөгөө арчлын үр шим маань юу болох вэ? Бидний амьдрал, улс орны хөгжил маань юу болох вэ гэдэг. Энэ өнцгөөс нь харах юм бол сэтгүүл зүй өнөөдөр нийгмийг хариуцлагатай болгох, илүү ил тод болгох чиглэлд одоо ажиллах ийм одоо шаардлага гарч байна гэсэн ийм санаа байна. Тэгэхээр бас зарим нэгэн байх ёстой чанар нь төлөвшчлөө гэж байна шүү дээ. Бас үүний хажуугаар бас сүүлийн үед сэтгүүлчийн ёс зүй гэдэг асуудлыг бас их ярьдаг болж байна. Манайх юу н хэр их ёс зүйтэй байгаа юм бэ? За ёс зүй ер нь хамгийн чухал асуудал л да. Манайхан хэр зэрэг ёс зүйтэй байгаа юм гэж асууж байна. Янз бүр байгаа. За би бол үндсэндээ ёс зүйг бол эхлээд гурван талаас нь харж байна. За манай миний багш нар одоо манай Ахмад үеийнхэн болохоор сэтгүүлчийн ёс зүй юу гэж үздэг вэ гэвэл энэ бол одоо хариуцлагын хэм хэмжээг юм а гэдэг талаас нь хардаг. За гэхдээ одоо сүүлийн үеийн чиг хандлага талаас нь ярих юм бол нэгдүгээрт энэ бол хариуцлагын хэм хэмжээ гэхээсээ илүүтэй энэ бол мэргэжлийн урд чадварын зөвлөмжийн хэм хэмжээ гэдэг талаас нь бол бид нар хармаар байгаа. Ёс зүйтэй сэтгүүлч өөрөө урд чадвартай байдаг. Ягаад гэвэл тэр ёс зүйн зарчмууд маань өөрөө сэтгүүл зүй гэдэг маань юу юм бэ гэдгийг нь илэрхийлээ хэлээд өгчихсөн байдаг. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ бол нөгөө одоо би нөгөө хариуцлага гэдэг талаас нь хэлэх гээд байна л да. Энэ бол альва нэгэн хазгаа гიშгэж цээрлэл хүртгэхээс хамгаалсан тийм бамбан юм ба. Бамбан хэрэгсэл юм ба. За гуравдугаарт гэвэл сэтгүүлч гэдэг маань өөрөө бас хүн байх ёстой. Хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл сэтгүүлч гэдэг нь хоёр ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Одоо тухайлбал тань дээр жишээ авахад одоо та сэтгүүлж байгаа хувьд ч юм уу, карьерийнхаа хувьд ч юм уу аль болохоор олон нийтийн тусын тулд одоо ашигтай, хэрэгтэй, өргөн олон нийтийг хамарсан тийм мэдээлэл олж авмаар байдаг. Гэтэл тэр мэдээллийг та аль нэгэн их үүсвэрээс олж авах. Тухайлбал одоо аль нэгэн албан тушаалтнаас ч юм уу, эрх мэдэлтнээс ч юм уу, эсвэл одоо тэр үр дагаврыг бүтсэн иргэнээс ч юм уу. Гэтэл нөгөө талд нь би хэрвээ энэ мэдээллийг гаргачвал энэ хүн өөрөө амьдрал дээр ямар байдалд орох вэ гэдгийг бас ингээ харах шаардлага гарна. Инхээр энэ чинь яг нэг ёс зүйн асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Тийм ээ. Өөрөөр хэлбэл би энэ хүнээс мэдээлэл авснараа энэ хүний амьдрал сэв суулчих вэ? Олон нийт одоо тухайлбал сошиалор ингээ чулуу орцгоод ингээ ажлаас нь мулчих вэ гэдэг юм. Энэ дээр нэг ёс зүйн асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол хүн байхын одоо хэм хэмжүүр юм а гэсэн гурав дахь юм гарч ирж байгаа юм л да. Манайхан бол янз бүр. Яг одоо дийлэнх нь бол ёс зүйн алдааг бол гаргаж байна. Тэг ёс зүйн алdaa. Энэ дээр одоо тухайд бол ямар алдаа гаргаж байгааг одоо манай багш нараас бол бас хэлэх байх л та тий. Түгээмэл алдаа. Яг хоо ёс зүй сэтгүүлчдийн маань гаргаж байгаа ёс зүйн алдаа яг хоо санаатай алдаа, санаагүй алдаа гэж байна. Тэгээд санаагүй алдаанууд бас их байна. Баг зэрэг одоо жоохон хайн хандсан ч байдаг юм уу, тиймэрхүү байдлаар гаргадаг алдаанууд. Цөөхөн хэсэг бас санаатайгаар гаргаж байгаа алдаа бас байна л да. За одоо юу гэдгийг телевизэнд ор тийзер гаргадаг юм чи бас нэг ёс зүйн алдаа бол явчихж байгаа. Яг одоо жишээ нь сэтгүүл зүйн бүтээл дээр сэтгүүлчд маань нийтлэг гаргадаг алдаа сургаар бичих байдаг юм уу? За их сурвалжгүй мэдээлж идэх ч байдаг юм уу? Иймэрхүү алдаанууд бол нэлээд нийтлэг алдааны нэг байдаг. Ер нь тэгээд энэ алдаануудыг засахын тулд одоо жишээ нь яг юу их хэвтэй. Одоо бидний зүгээс юу шаардлагатай вэ? Хэвлэлийн хүрээлэнгээс бас энэ дээр яаж анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Яг хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс бол одоо бид нар бол одоо чадгаараа сургалтаараа л тэгээд
манай дээр явдаг сэтгүүл зүйн дээд курс гэдэг одоо энэ жил 20 дахь төгсөлтөд дөнгөж 4 7 төгсөгчөд байж байгаа. Сэтгүүл зүйн дээд курсын сэтгүүлчээр яг мэрэгшээд сурж байгаа оюутнуудаа бид нар ёс зүйүүдийг аль болох ялангуяа сүүлийн хэдэн жил бол нэлээд байгууллагын зүгээс багш нарын зүгээс нэлээд ийм ач холбогдол өгж оюутнуудаа нэлээд тийм ёс зүйн хичээлүүдийг бас цагийг турцгаж явж байна л да. Тэгээд яг үрдэн бол гарах л байх. Ер нь л нэг үе бодоход манайх бол сайжрал байгаа шүү дээ. Ер нь бол 20 дахь төгсөлтөө хийж гэнэ гэж байна те. Ер нь төгсөгчдийн ажлын байрны хувьд гэхээр байна. Ажлын байрны хувьд яг хэвлэр хөлгийн хувьд бол төгссөн хүмүүс яг өөр салбартай ажилд орё гэсэн хүмүүс бол манайх ер нь л бараг 100% ажлын байранд бол ордог л доо. Хэвлэр хөлн бас нэр хүндээ хувьд гэсэн мэдээллийн салбартаа бас тодорхой хэмжээнд танигдсан, үнэлэгдсэн тийм байдаг болохоор сэтгүүлчд маань бол ажилдаа залах нь бол залхдаг. Тэгэхээр энэ дээр ёс зүйтэй холбоотой нэг бодсон дээрээ хэлэхэд 2008 онд байна уу да. Олон нийтийн ариудуу телевизийн нөгөө шилжилтийн үеийн үйл явцыг хэвлэлийн хүрээлэн өөрөө удирдан зохион байгуулсан юм. Ингээд удирдан зохион байгуулгын явцдаа олон нийтийн ариудуу телевизийн одоо хуулийн төсөлд бас өөрсдийн гэсэн үзэл баримтлалаа шингээсэн, санал болгож оруулсан зүйлүүд бол байгаа л да. Тэгэхээр энэ дээр бол одоо албан ёсны одоо тэр дотоод журамтай, ёс зүйн дүрмтэй болсон ийм одоо эрх зүйн баримт бичгийн хүрээнд ажиллаж байгаа байгууллага бол олон нийтийн ариудуу телевизийн сэтгүүлчт юм ба. За хоёрдугаарт нь гэвэл одоо Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байна л да. Энэ Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн үүсгэн байгуулсан санаачлагын бүлэг гэдэг одоо мэрэгжлийн салбарын байгууллагууд, мэрэгжлийн салбарын одоо редакцуудын оролцоотойгоор байгуулсан ийм одоо байгууллага хэвлэлийн зөвлөл байна. За хэвлэлийн зөвлөлийг байгуулахын тулд бол хэвлэлийн хүрээлэн бас нэлээд үүрэг оройлтоо оролцсон. Одоо бүтэн 2 жилийн бэлтгэл ажлыг Медиа консул гэдэг клубийн хүрээнд бид нар зохион байгуулж байсан. За энэ Медиа консул клуб юу хийсэн бэ гэдэг бол энэ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ёс зүйн зарчмуудыг зарчим бүрээр нь хэлэлцүүлэг хийгээд 7 хоногт нэг удаа бид нар яг зөв явна уу буруу явна уу энийг одоо илүү сайжруулах шаардлага байна уугүй юу гэдгийг боловсруулад өнөөдөр Монголын сэтгүүлчдийн мөрдөж байгаа ёс зүйн зөвлөлийг боловсруулсан. За ингээд хэвлэлийн зөвлөлөө байгуулагдчихлаа. Одоо бол манай хэвлэлийн хүрээлэнгээс гадна хэвлэлийн зөвлөлдөр гол нь нэг ёс зүйг мөрдүүлэх сахиулах тэр үүрэг чиглэл нь бол очиж байна. Дөнгөж нэг жил боллоо шүү дээ. Үүсгэн байгуулагдаад нэг жил боллоо. За энэ ч бас одоо тэгэхээр ямар хандлага ажиглагдж байна вэ гэхээр ямар ч байсан сэтгүүлчд маань ёс зүйг сүүлийн үед нэлээх ярьдаг бас их дээдэлдэг болцоход байгаа. За та мэдэж магадгүй сэтгүүлчдийн нууц групп байдаг, сошиал групп байдаг, фриланс гэдэг. За энэ дотор бол бид нар сүүлийн үед ёс зүйг нэлээх ярьдаг болчихсон. Яг тэр ёс зүйн дүрмүүдэд тавиад ингэ шүү тэгээ шүү. За түгээмэл бол тэгээ сая манай Тамираа хөшөллөө. Тэр нь одоо нэмээд хэлбэл зохиож байна. Зохиож байна. Би бүр ингээд 2 зохиосон сэтгүүлчтэй уулзчихсан дөнгөж сар юм. Яагаад ингэ баримтыг ингээд зохиогоод байгаа юм бэ бас сонирхоод. За тийм тохиолдол байна амьдрал дээр. За дээр нь эрсдэлтэй гэмээр тийм үйлдэлүүд бол бас байна, тасрахгүй байна. Мөнгө төгрөг нэгж чинь компаниудаас, байгууллагуудаас би ийм мэдээлэл авчлаа өгөхгүй бол одоо 40 сая төгрөг өг надад эднэр гэдэг. За энэ бол яг бод төрөвч шүү дээ. За дээр нь кофе фаст хийж байна. Би энийхээ одоо тухайлбал мэдээллийг бид нар шудраг гаргаар олж авах ёстой байтал зүгээр ийм дэлгэцэн хойно сууж агаад хаана үнэтэй зинтэй мэдээлэл гарч ирэх нь тэрийг жоо үгүйгээр нөөцтэй. Одоо сүүлийн үед бүр улаандаа гарлаа шүү дээ. Бүр улаан зам ингээд копи хийлээ фаст хийлээ ингээд тавьчихдаг болсон. Иймэрхүү маш том алдамжууд гарч байна. Гэтэл сэтгүүлч гэдэг маань зохиолч байхгүй юу? Яруу найр хүчиш. Энэ хүмүүс маань хинбэ гэвэл хаана ямар чухал баримт байна тэр их үүсвэрээс нь аваад боловсруулаад түгээхийг л хэлж байгаа шүү дээ. Тийм ээ баримтыг түгээхийг хэлж байгаа. За тэгээд ард түмэн ингэж ярьж байна, төр засаг ингэж үзэж байна, иргэд ингэж үзэж байна гэдэг бусдын өмнөөс ингэж зохиол ярьдаг гэдэг нэр иймэрхүү түгээмэл алдаанууд бол маш байна. Та түрүү асуусан тэгвэл одоо яах юм бэ гэж тий. За сая манай Тамираа хөшөөллөө. Бид нар бол ёс зүйн төлөө бол тууштай явна. Хэвлэлийн хөрөөл. Энэ бол бидний цаашдын нэг одоо чиглэл гол бодлогын нэг бол байх болно. За хэвлэл мэдээллийн зөвлөл бол
одоо маш уурхай ажиллаж байгаа. За хамгийн гол чухал нэг олзуурахгүй зүйл нэг бол манай сэтгүүлчид ялангуяа залуу үеийнхэн ёс зүйн төлөвчдийн талаар ярьдаг, өөрсөндөө шаардлага тавьдаг. Ер нь энэ чиглэл хандлагыг одоо эрхэм төрөлгөө болгох ийм одоо хандлагатай болчих, сэтгэлгээтэй болчих. Энэ бол маш их баярлалтай. Энийг бол их өөдрөгөр харж байгаа. Ер нь нэг 5-6 жилийн дараа бол энэ ёс зүйн хэдэн зарчмуудаа маань одоо амьдрал дээр мөрдөгдөд хэрэгжээд ингээд сайхан гэрэл гээгээд болох байхаа гэсэн тийм өөдрөг бодол байгаа да. Ер нь сая хэлээд байгаа ёс зүйн нийтлэг алдаанууд гарахад тийм ээ Монголд хэд олон телевиз, хэд олон сайт байгаа нь нөлөөлөд байж болж байгаа. Нөлөөлж гэж ойлгож болох уу? Энтэй санал нэгдэг та. За хэд олон хэвлэл мэдээллийн байгууллага байгаа нэг талаар санал нийлж байгаа. Яг гэвэл зах зээл дээр нөгөө боловсон хүчний хомсдол байна. Тийм ээ боловсон хүчний хомсдлыг бид нар юугаар илэрхийлж байна вэ гэвэл хүн олдохгүй байгаа юм биш. Хүн бол зөндөө байна. Оочлууд гэж. Гагцгүй тэр ажилд орж байгаа хүмүүс маань нөгөө мэрэгжлийн хэм хэмжээгээс хэн биелүүлдэг мэрэгжлийн ур чадварын хувьд бол үнэхээр дутагдaltaй байна. 2-3 жилийн өмнө 20 орчим сэтгүүл зүйн сургалтад дээд боловсролын байгууллага байсан бол одоо ихэнх нь хоорондоо нэгдээд эсвэл одоо татан буугдаад ингээд цөөхөн болчихлоо. За сэтгүүл зүйн ангиул цөөхөн байна нэгдүгээр. За хоёрдугаарт төгсөж гарч байгаа хүмүүсийн маань боловсон хүчнүүдийн маань ур чадвар, онлын мэдлэг, ёс зүйн одоо төлөвшил эднэр бол бас нэлээд дутагдaltaй байна. Яг одоо үннийг хэлэхэд бол боловсролын яамны дээд боловсролын системд бол сэтгүүл зүйн боловсролыг бол шинжлэх тийм зайлшгүй шаардлага ирчихсэн, тулгарчихсан байна. За тэгэхээр хэвлэл хүрээлэнгийн за эх 20 жилийн төлөвлөгөө нь яг юу вэ? Хэдийн төлөв? Багцлаад хэлвэл. Багцлаад хэлвэл. За би сургалтыг тамир өгч үлдээ. Тэгээ хариуцлагын хувьд. За бид нар түрүү ярианыхаа ихэнд хэлсэн сэтгүүл зүйн салбар гэдэг маань өөрөө олон нийтийн талбар болж байна. Тийм ээ. За нийгмийн сүлжээгээ яриа л да. Бид нар мэдээллийг хамтдаа бүтээж байна. Тал талын оролцоотой бүтээж байна. За энэ үүднээс одоо биднэрт бол ямар нэгэн болсон үйл явдлын тухай анхан шатны мэдээлэл бол ерөөсөө сонирмш болчихсон. Захын хүн аваад одоо зургийн дараад видеогоор бичээд ингээд сошиалаар хийгээд ингээд тэр мэдээллийг авчиж байна. За өнөөдөр сэтгүүлчд байж тээ тийм нийгмийн сүлжээ хамгийн чухал их сурвалж нь болж ирж байна. Уг нь энэ бол буруу байна. Тэг буруу байна. Гэтэл энэ чиглэл рүү ингээд орчлоо. За тэгэхээр бид нар яах вэ? Хэвлэл хүрээлэн яах вэ? Хэвлэл хүрээлэн агшин төвшөнд ажиллана. Энэ үйл явдал яагаад болов? Энэ үйл явдлын учир шалтгаан ямар юм? Энэ үйл явдал хэн ашигтай юм? Энэ үйл явдлын цаана хэн байгаа юм? Яах гэж энийг хийгээд байгаа юм гэсэн тийм цаана далд байгаа тийм агшин төвшний мэдээллүүдийг бид нар харуулж байна. Энэ үүднээс Deutsche Welle Академитай хамтраад 90 сурвалж дахь сэтгүүл зүүн төсөл хэрэгжүүлж байна. Одоо манай багш нар бэлтгэж байгаа. Өнгөрсөн намар бид нар олон улсын 90 сурвалжлагч олон улсын 90 сурвалжлах сүлжээ байгуулахын одоо гишүүнээр хэлжлээ. Эннийхээ шугамар ажил хийж байна. Төсөл маань 17-18 оны үед дуусна. Энэ үеэс эхлээд бид нар Монголын сэтгүүл зүйн салбарт 90 сурвалжлах сэтгүүл зүйн сошны хөтөлбөр програмыг хэрэгжүүлж эхэлнэ. Нэг юм. За нөгөө юм нь гэвэл одоо сэтгүүл зүйн бүтээлийг иргэдтэйгээ хамтарч бүтээж байгаа учраас тэр иргэдийг байгууллагууд руу хандсан олон нийтийн мэдээллийн одоо шин чиглэлийн зөвлөмж сургалт иймэрхүү зүйлүүд бол бас орж байна. За магадгүй судалгааны одоо шинэ юунууд бол гарч ирэх байх. Тэг чиглэл юунууд орж ирэх байх. За дээр нь одоо ажиллаж байгаа сэтгүүлчдийг арай илүү өргөн хүрээнд ялангуяа орон нутг руу хандсан сургалтуудыг бол нэлээд хийх тийм хандлага байгаа. Сургалтын тухайд. Тэгээ сургалтын сая хэлсэн тэр 90 сурвалжлах сэтгүүлчийг бүр суураас нь нэлээд өндөр ач холбогдол өгж ийм сургалтын хөтөлбөр бүрэн шинжилсэн сургалтын хөтөлбөрөөр боловсролын бэлтгэе гэдэг юм явж байгаа сая хэлсэн. За мөн тэр орон нутагт байгаа бас сэтгүүлчдийг чадваржуулах үүднээс цахим хэлбэрийн сургалтуудыг бас хэвлэл хүрээлэн одоо судалж байна. Боломж нь юу байна гэдэг. За сүүлийн үеийн бас ерөөсөө энэ сэтгүүл зүйн гадны ерөн сургуулиуд ч гэсэн ерөөсөө энэ мэдээлэл харилцааны ажил, коммуникацийг
одоо үр дүнтэй хийх. Энэ тал руу ерөөсөө их өргөн салбар болоод ирлээ л дээ. Ерөөсөө энэ мэдээлэл 900-д энэ мэдээлэл харилцааны ажил гэдэг маань дэним гэсэн сэтгүүл зүй гэж нэг талаасаа бол хэлж болно. Яг өөрөөсөө талаасаа. Энэ үднээсээ түрүүн би бас цохос дурдсан байгууллагуудын төвшөнд байдаг юм уу? Олон нийтэд харилцах яг мэрэгжлийн бэлтгэх тал дээр бас хэвлүүрэл ажиллаж байна. Энэ бас хойштой ингээ үргэлжлээ явах бах. Энэ яагаад ер нь энэ ангийг нээж ийм олон нийтэд харилцах мэрэгжлийн бэлтгэх дээд курсэд ингэж хэрэг болгож хүмүүсийг ажиллаад сургаад байгаа юм бэ гэхээр байгууллагын харилцаа ч юм уу байгууллага төлөөлөлөд гадагшаа ямар нэгэн байдлаар харилцаж байгаа хүний хувьд мэрэгсэн хүн байх хэрэгтэй байна. Ерөөсөө манайд бол энэ нь яг одоо тэр яг үндсэн ухагтгуунаараа ер нь явж ирээгүй. Одоо би асууя л да танаас. PR гэхээр жишээлбэл толгойд ер нь юу орж ирж байна? Хамгийн түрүүнд те. Манайд бол магадгүй зар сурталчилгаа. Тэгээд өдөө сүүлийн үед бол ус төрчид үйдэг юм. Хар PR энэ гэсэн нэг янз янзын сонир томьёонууд ингээд PR гэдэг үгтэй ингээд холбогдцоо ойлгогдоод байдаг. Гэтэл PR буюу энэ олон нийтийн харилцах ажил гэдэг маань өөрөө ерөөсөө л байгууллага гэдэг юм уу хүмүүс гэдэг юм уу тэр харилцаанд орж байгаа хоёр тал харилцан бие биенийг ойлголцох энд ерөөсөө үндсэн гол чиглэл нь явж зорилго нь явж идэг. За яг байгууллагын имижийг дээшлүүлэх зорилготой харилцаа ойлголцох. Тэрнээс биш юу гэдгийг одоо нөгөө хар PR гэдэг одоо манайхан яриад идэг худлаа мэдээлэл цацаад ч юм уу эсвэл эсрэг байгууллага ч юм уу эсрэг хувь хүний одоо муулаад ч байдаг юм уу тийм юм өгнөл байх ёсгүй юм л да. Ер нь энэ хар PR-д ингээд хар цагаан энтергээд өнгөж яриад идэг уг нь бол ийм ойлголт уг нь бол байхгүй. Яг уу пропаганда юм уу одоо тархи угаалт иймэрхүү юм дээр бол хар саарл цагаан энтер гэсэн тиймэрхүү үгнүүд л яригдаг. Манайд яваад байгаа энэ хар PR гэдэг ухтхан бол уг нь яг Америкт жишээлбэл сонгуулийн үеэр яригддаг негатив кампайн ч гэдэг юм уу негатив одоо advertising гэж яриад байдаг тэр сөрөг мэдээлэл сурчлагын ажлууд яваад байна. Гэх мэтчлэн ингээд юм алдагдаад PR гэдэг ойлголт ингээд буруу суурин тавигдсан. Тэгээ манай байгууллагууд чинь ч гэсэн өөрөө ер нь бол яг одоо нэг үе бодвол маш цэгцэрж байна л да. Олон нийтэд харилцах албатай байгууллагууд том компаниуд бол эхнээсээ гараад ирсэн. Жохон одоо өмнөх хүртэл бол тийм албач байгаагүй. За мэдээлэл харилцааны ажлыг гадагшаа ерөөсөн мэдээлэл харилцааны ажил чинь үндсэндээ байгууллагын төсмөл гадагшаа чиглэсэн дотгошоо чиглэсэн гэж байхад гадагшаа чиглэсний ерөөсөн маркетингийн алтны хийгээ явчихдаг. За дотгошоо чиглэсний хүний нөөц ч гэдэг юм ингээ хавсраад хийгээ явчихдаг. Тэгээ манайхан чи өөрсдөө их одоо универсал хүмүүс байдаг юм уу тэгээ болоод байна гэж одоо хийгээд байдаг. Гэтэл бас энэ дээр ингээд мэдээлэл харилцааны ажлын алдаануудаас гараад идэг. Тэгээ энэ дээр бас байгууллагууд маань ч гэсэн энийг мэдрээд ер нь бол ийм мэрэгчлэлтэн тустай байх ёстой юм байна гэдэг байдлаар бас хандаад тэгээд бид нар бас энэ эрэлт хэрэгцээ байгаа юм байна гэж үзээд энэ олон нийтийн харилцаа бэлтгэх дээд курс гэдэг ангийг нээгээд одоо ингээд 2 дахь жилдээ яг одоо 3 дахь жилээ эсэлтээ аваад эхэлсэн явж байгаа. Тэгээд иймэрхүү ажлууд жишээлүүд одоо байна л да. За яг сэтгүүлч нарын ёс зүйдээр анхаарч ажиллахаар бол ер нь ингээд хөгжил төвчлүүд бас гарч тэгэхээр бас нэг асуудал хамгаалалт бас их муутай гэж яригадаад байгаа шүү дээ. Монголын сэтгүүл одоо юу гэдэг ерэн сурвалжлах сэтгүүлч нар нь одоо баримт авахд тийм ээ одоо хүмүүсийн дайралтанд хүртэх ч юм уу, дарамтанд орох ч юм уу иймэрхүү асуудлууд байгаад гэдэг. Тэгэхээр яг хамгаалалт тал дээр нь яаж анхаармаар юм ер нь бол. За ерөнхийдөө ерэн сурвалжлах гэдэг ихээр яг аргагүй их сурвалжтай холбогдоод явчихдаг л да. Тий. Зүгээр яг өнөөдөр манайд цэвэр одоо арга зүгээр нь боловсруулж хийсэн үр дүнг нь хүртсэн тийм ерэн сурвалжлах бүтээл байна уугүй юу гэдэг үзэгдэл бас их маргаантай. Тий. Бид нар өнгөрсөн 10 сард Норвегт очиж манай Монголын салбар хуралдааныг зохион байгуулсан хэвлэлийн хүрээлэн зохион байгуулад за тэгээд тэнд орчихын тулд бид нар нэлээд тийм бэлтгэл судалгааны ажлуудыг л хийсэн. Монголд ерэн сурвалжилсан тийм үнэхээр тийм шаард тагсан бүтээл байна уу? Тий. За би бол өөрийнхөө хэмжээнд бол тийм бүтээлийг шүүрдэд бол олоогүй. Тэгээ одоо ч гэсэн олохгүй байгаа. Сая тэр эрүүл хамгаалагчийн хөлтэй холбоотой юун дээр хийсэн цензургүй сурвалжлагын дээр
манайхаас зарласан шүүмжийн уралдаанд 2 ч бүтээл ирэх шиг болно лээ. За тэр 2 бүтээл бол бас юу гэх юм ба зүгээр миний хувийн бодлоор бол ихэнх сэтгүүлчдийн эсрэг байр суурьтай байна. Энэ бол одоо ерөн сурвалжсан бүтээл биш ээ. За тэгэхээр яах вэ гэхээр ерөн сурвалжсан бүтээл мөн өөрийн гэсэн арга зүгээр бүтдэг. Тэр арга зүг бид нар ашиглаж чадахгүй байгаа. Тэр арга зүг ашиглах юм бол хамгаалалт нь өөрөө гараад ирнэ. Хамгаалалт бол байгаа тодорхой хэмжээнд. Орд тас тэр нөгөө арга зүгээ мэдэхгүй тухайн мэдээллийг авах дэс дарааллын дагуу явахгүй байгаа болохоор өөрсдөө эрсдэлд ороод байгаа. Жишээлбэл ерөн сурвалжсан бүтээлийн гол дүр гэж байдаг. Ерөн сурвалждах гэдэг нь өөрөө болсон явдлыг нэгтлээд ийм юм зайлшгүй болсон юм байна гэж үзэнгуутаа тэр баримтыгаа аваад гол дүр дээр очиод тэгээд харьцуулсан судалгаан дээр үндэслэн ярьцлага авах ийм одоо хэлбэр байдаг. Гэтэл манайхан тэр нэгтлэн судлах арга хийхгүйгээр шууд нөгөө мэдээллийн гол эзэн дээр очсноос болоод өөрсдөө эрсдэлд оруулаад байгаа. Ерөөсөө нөгөө Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин хэлсэн гол санаа энэ шүү дээ. Сэтгүүлч тагнуулч хоёр адилхан гэж хэлчихсэн байгаа тийм. Гэтэл маань болохоор өөрөө нөгөө тагнуулын байгууллагад ажиллажсэн. Сүүлд нь одоо нөгөө ерөнхийлөгч болсон өнөө бас тийм ундгүй хэлж шүү дээ. За ингээд энэ өнцгөөс нь аваад үзэх юм бол бид нар өөрөө хамгаалтаа ашиглаж чадахгүй нэ. Гэвч хамгаалалт тэр бүр бас сайн үг гэвэл үгүй. Нэгдүгüүрт нь эрх зүйн зохицуулалт бол яг харахгүй дутагдж байна. Тэгээ хэвлэлийн эрхчлэлийн тухай шинэ хуулинд одоо манай хэвлэлийн хүрээлэн ажлын хэсэгт нь орж ажилласан. За тэр дотор бид нар нууц их сурвалжтай холбоотой нэг бүхэл бүтэн зүйл заалт оруулж өгч байсан. Уулна. Тэр зүйл заалтын дотор юу гэж байсан бэ гэдгүүл нууц их сурвалжийг ямар ч үед хамгаалах тэр зохицуултыг нь оруулж өгсөн. Энэ зохицуулт өнөөдөр манайд байхаас болоод дурын сэтгүүлчийг шүүхийн тангимд нууц их сурвалжаа хэл хэднэгээ илчлүүлдэг. Үүнээс болоод манайд нөгөө мэдээлэл өгөх ёстой шүгэл үлдэгчд маань байхгүй далд оршдог. За нэгд ингээд нөгөө мэдээлэл өгөх хүмүүс нь болгоомжлсон байгаа юм чинь сэтгүүлчд таамгаар бичих, сургаар бичих энэс өөр аргагүй бол. Энээсээ болоод нөгөө нотлохоогоо нотолж чаддаг. Шүүх юу гэсэн шаардлага тавьдаг вэ гэвэл ихэвчлэн за чи тэгвэл энийг нотлол гэдэг. Гэтэл нөгөө сэтгүүлч маань нотолж чаддаг. Тэгэхээр энэ процессыг л бид нар хууль эрх зүйн хүрээнд нь зохицуулаад өгчих юм бол нөгөө хамгаалалт маань гараад ирнэ. Дээд түвшинд. За дунд түвшинд яах вэ гэхээр редакцууд бас өөрсдөө гэсэн хамгаалтын системтэй байх хэрэгтэй. Манайд яадаг вэ гэхээр хөөх юм уу сэтгүүлчэл явуулчдаг өмнөөгээрээ. Гэтэл бүр нөгөө 90 хэдэн оны 98 оны нөгөө Батүл үеийн нөгөө хийсэн хуулийн дээр байгаа шүү дээ. Нөгөө боловсрол хуулийн дээр хариуцлагыг редакц хариуцнаа гэдэг. Яг амьдрал дээр л нөгөө сэтгүүлчил яваад байдаг. Тэгэхээр иймэрхүү нууц их сурвалжтай холбоотой зохицуултыг хийх, редакц өөрийн дүрм журмандаа бас зохицуулт хийх. За дээр нь сэтгүүлчээ сургаад боловсруулад тэр хамгаалтыг зөв олж авах тэр одоо арга барилыг эзэмшүүлчихвэл энэ асуудал маань арай гайг болох хаа гэж. Одоо жишээ нь тэр редакц өөрсдөө бас хамгаалт хийх боломжтой гэдэг дээр одоо гадны жишээлбэл Европын Германы Шпигел байлаа. Жишээлбэл за Японд ч гэсэн гадны том редакцууд редакц дотроо тусдаа зөвхөн мэдээллийг нэгтэлж шалгадаг одоо тийм алба гэж байна. Тэнд бол одоо том одоо жишээл Германы Шпигел 80 орчим хүн. 80 орчим хүн. Тэгэхэд 80 орчим хүн тийм ерөөс сэтгүүлч энэ төр бол биш. Ерөөсөө дата эндээс сэтгүүлч бүтээлээ бичээд байдаг юм оруулаад ирэхэд тэрэн дээр ерөөсөө суугаад бүх баримтуудын чеклээд энэ яг үнэн үү худлаа юу тэ цаашаа яваад хэрвээ дахиж нэгтлэх шаардлагатай бол буцаагаад тэгээд хэрвээ бүгдээрээ яг баримт үнэн зөв байна гэх юм бол ийшээ юу руугаа буцаад редакц руугаа явуулаа. Тэгээд редакц нь тэрийг одоо нийтрүүлж идэг. Ийм систем хүртэл байгаа да. Тэгэхээр манайд жишээлбэл одоо яг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтдаг хүний хувьд өнөөдөр ямар боломж бололцоотой байгаа вэ те. Тэгэхээр тиймэрхүү ерөөсөө энэ баримт нэгтлэх гэдэг юм одоо түрүүний хараадсан манай дээр бас тэр ёс зүйн зам мэрэгжлийн нийтлэг алдаануудын бас л нэг тод жишээ нь баримтыг нэгтлэхгүй тэгээд тэр нь одоо нийгэмд сүргүүр дагавар авчрах тийм шинэ зүйн зүйл байна л тийм.
За баярлалаа. Урилга хүлээн авч ярилцсан. Тэгээд ярилцлагын төгсгөлд бас миний асуугаагүй асуулт байвал иргэдтэй мэдээлж болно. За ингээд нийт хэвлэлийн хүрээлэн төгссөн төгсөгч нартаа одоо мэрэгжлийн сэтгүүлч нартаа он баярын төргий та бүхний өмнө шинэ ирээдүг гэгэн сайхан одоо өөдрөг гэрлэгээ байгаа шүү. Амжилт хүсье гэж хэлье. За баярлалаа үзэгчдээ тод зочин ярилцлагын нэвтрүүлэг хийн түрээд өндөрлж байна.